Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр. Монгол улсын нийт ажиллах хүчний 67% нь жижиг дунд бизнесийн салбарт ажилладаг ба энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25%-ийг бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийг солонгоруулахад томоохон үүрэгтэй байгаа юм. Гэтэл жижиг дунд бизнесүүд маань мэдлэг ур чадвар, мэдээлэл санхүүгийн хүртээмж сул байдгаас сайн хөгжиж чадахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Иймд жижиг дунд бизнесүүдийг тогтвортой хөгжүүлэх, тэдний хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Үүнд бизнесийн эрүүл таатай орчинг бий болгох зорилгоор төрийн дэмжлэг бодлогыг сайжруулах, тэдэн рүү хандсан хөнгөлөлттэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжуудыг нээж өгөх, бизнес эрхлэгчдийг засаглал болон менежментийн хувьд чадваржуулах гэх мэт олон хөгжлийн ажлуудыг хийх хэрэгцээтэй байгаа юм а. Жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх чиглэсэн зорилго бүхий BEST хөтөлбөрийг танилцуулж байна. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр. BEST хөтөлбөрийн зорилтууд: 1-р, жижиг дунд бизнесийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх; 2-р, жижиг дунд бизнесийн компани засаглалыг сайжруулах; 3-р, жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг хангах хяналтын тогтолцоог бэхжүүлэх; 4-р, жижиг дунд бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлгож чиглэсэн судалгааг хийх; 5-р, цаашид доктортой хөгжих боломжтой боловч санхүүжилт авах чадамжгүй гарааны болон жижиг бизнесүүд төрийн бус байгууллагуудад бичил санхүүжилт олох хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. BEST хөтөлбөр нь 2019 оны 12 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаанд дараах байршлуудад хэрэгжинэ. 2020-оос 2021 онд Улаанбаатар хот, Ховд, Завхан, Баянхонгор, Сэлэнг, Дархан уул, Орхон, Доорнод, Дорногов аймагт. 2022-оос 2024 онд Хинти, Өмнөговь, Өвөр хангай, Хөвсгөл зэрэг аймагуудад нийт 13 салбараар дамжин хэрэгжих юм. BEST хөтөлбөрийн үндсэн үйлчилгээ нь жижиг дунд бизнесүүдэд зориулсан санхүү, нэгтлэн бодох бүртгэлийн менежмент, бизнес төлөвлөлтийн сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх. Жижиг дунд бизнесүүдэд зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх. Жижиг дунд бизнесийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх. Жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадваржуулах, дотоод хяналт хариуцлага, санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах нөлөөллийн үйл ажиллагааг хүргэнэ. BEST хөтөлбөрийн үндсэн үйлчилгээний үр дүнд 3100 ажлын байр бий болж, жижиг дунд үйлдвэрлэлийн орлогыг 13.5 тэрбум төгрөгөөр өсгөхийг зорин ажиллаж байна. Бизнесээ хөгжүүлж, ирээдүйн алсын харааг төлөвлөж, зээл санхүүжилт авахтай бид дэмжлэг үзүүлэх болно. Бидэнтэй дараах хаяр холбогдож BEST хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Таны бизнест амжилт хүсье. Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр.